Эх орны өглөө хөтөлбөрийг үзэж байгаа үзэгчдээ ахин өглөөний мэндийг хүргэе. Innovation буюу технологийн болон та бүхэндээ яг одоо хүрч байна. За энэхүү болон манай хамтран хөтлөхөөр PC Mall Expert оюун бэлэг маань хүрэлцээс байна. Өглөөний мэнд оюун бэлэг. Баярлалаа. Чамдас эх орны өглөөний хөтөлбөрийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За PC Mall-ын зүгээс эх орон телевизийнхаа одоо хамт олонтой хамтраад Innovation буюу технологийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэж байгаа. За энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулаад шинэ гарч байгаа тийм ээ. Сүүлийн үед гарч байгаа шинэ техник технологиуд болон бидний өдөр тутамдаа ашигладаг. За бараа бүтээгдэхүүнүүд байна тийм ээ. Жишээлбэл угаалгын машин, зурагт, лаптоп гэдэг ч юм уу. Энэ бүгдийн тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр энэхүү булангаа хүргэж байгаа. За ямар учиртай зөвлөгөө вэ гэхээр бид нар жишээлбэл өдөр тутамдаа маш олон зүйлсийг хэрэгэлдэг. Гэхдээ тэрийг зөв хэрэгжилж гинүү, буруу хэрэгжилж гинүү тийм ээ. Маш олон ялгаанууд, маш олон давуу талууд байдаг. Тэр болгоныг мэддэг хэсгийг ингээд бүх хүмүүс бас ялгаатай байдаг учраас энэхүү булангаараа дамжуулаад технологийн тухай одоо өөрчлөлтийг бас зөвлөгөө мэдээллээр хүргэхээр шийдсэн байна. Нэг мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй мэдээллүүдийг бас мөн мэддэггүй мэдээллийг мэдүүлэх зорилготой юм болон байна. За тэгэхээр энэ удаагийн болонд бид нар хамгийн ихний бүтээгдэхүүн болох ноутбук буюу зөөврийн компьютерийг сонгож авсан байгаа. Яг одоо та бүхэндээ зөөврийн компьютерийн түүхийн талаар товчхон мэдээллийг хүргээд эргээд студидтэй уулзъя. Анхны компьютерийг 1946 онд Presbyterian Egbert John Mocklin-аар угсарсан байна. Энэ нь 10 тооллын системд ажилладаг компьютер байв. ENIAC компьютер ойролцоогоор 18,000 электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхтний 3-ны чинээ хэмжээтэй байсан тул энэхүү компьютер нь нэг өрөөний хэмжээтэй болсноос гадна маш ихээр халдаг байв. Энэхүү аврах том компьютерийг хүргэхийн тулд хүргүүрүүдийг ашигладаг байж. 1970-ад оны эхээр Intel компьютерийн ажилтан Edward Hoff харандааны балруулын чинээ хэмжээтэй тооцсон бодох олон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel 4004 хэмээх чип бүтээсэн байна. Үүнийг бид өнөөдөр микропроцессор хэмээн дууддаг. За тэгэхээр ноутбук буюу зөөврийн компьютер маань анх ингэж үүссэн байх нь байна. Одоо бол хүн болгон хэрэглэж байгаа, хүн болгон мэддэг болсон тийм ээ. Одоо тэгвэл хамгийн сүүлийн үеийн ноутбук яг ямар хэмжээнд хүртэл хөгжсөн байгаа? За зөөврийн компьютерийн хувьд бол маш олон янз байгаа шүү дээ тийм ээ. Хүн болгон л маш өөр төрлийн ноутбукийг хэрэглэж. Тийм Монголын зах зээл дээр гэвэл яг одоо сүүлийн жилүүдэд Dell, HP, Apple гэдэг ч юм уу тийм маш олон брендийн зөөврийн компьютерийг хүмүүс ашигладаг болсон. За энэ маань ч гэсэн бас жил ирэх тусам одоо өмнөх жилүүдээсээ давуу талтай байдлаар өөрчлөгдөж техник технологийн хувьд бол маш сайн нарийн шинжлэгцээр байгаа. Жишээлбэл за одоо зөөж явахад тийм ээ нэмгэн гэдэг ч юм уу хүн. За бас одоо цэнгээ удаан барьдаг батарейны хувьд давуу талтай гэдэг ч юм уу те маш олон давуу талтай байгаа. Тэгэхээр энэ тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр за бас манай PC Mall-ийн экспертүүд ирсэн байгаа. За тэгэхээр тэднээс бас зөвлөгөө мэдээллийг авъя гэж бодож байна. За тий. За тэгэхээр энэхүү innovation буюу технологийн буланг бид бүхэн дөрүүлээ хөтлөж явуулж байгаа. Тэгэхээр яг одоо PC Mall-ийн экспертүүдтэй холбогдъё. Өглөөний мэнд эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өглөө эртлэн болсон нийт үзэгчтэй зориулсан бид бүхэн ноутбукийг хэрхэн зөв хэрэглэх вэ? Мөн түншлэн ноутбукийг хэрэг худалдаж авах гэж байгаа хүмүүс маань ямар хүчин зүйлүүдийг ерөнхийдөө үзэж харж мэдэх ёстой вэ гэдэг багахан мэдээллүүдийг та бүхэндээ бэлдсэн байгаа. Электрон барааны эксперт болох Зол Жаргал мөн амарсанаа миний биеэр та бүхэндээ хүргэх байгаа. Зөөврийн компьютерийг хүмүүс авахдаа хамгийн гол алдаад байдаг зүйл маань болохоор хүн болгон авахдаа өндөр үнэтэй, аюу өндөр үзүүлэлттэй ноутбук авъя гэсэн нэг л тийм зорилготой яваад байдаг. Тэр нь эргүүлээд яг тухайн хүний хэрэгцээнд яг ямар ноутбук таарсан хэсгээс хамаарат тэр хүнд одоо ашигтайч байж болно. Магадгүй эргүүлээд санхүүгийн аюу том алдагдaltaйч байх бүрэн боломжтой байдаг. Ийм би та бүхэндээ ингээд ноутбук авах 3 зөвлөмжийн талаар ингээд бэлдсэн байгаа. Компьютер худалдан авахдаа анхаарах ёстой 3 зүйл. Нэгэн зэрэг олон програм дээр ажилладаг бол тайл болох өндөр рамтай компьютер худалдан авах хэрэгтэй. 4 ГБ-ийн багтаамжтай RAM-ыг хамгийн бага хэмжээтэй гэж үздэг бөгөөд хэрвээ та хэмжээний гэрэлт зураг хадгалж эвлүүлэг хийдэг бол 8 ГБ-ийн багтаамжтай RAM-ыг худалдаж авахыг зөвлөж байна. Олон цагийн туршид компьютер хэрэглэдэг бол таны хувьд дэлгэцний нэгтрэл маш чухал. Нэгтрэл өндөр дэлгэц танд таатай мэдрэмжийг өгөхөөс гадна сүүлийн үеийн компьютеруудын дэлгэц бүгд 3 мэдрэгчтэй болсон учраас 3-ны мэдрэгч хэр өндөр түвшинд ажиллаж байгаагаас дэлгэцний чанарыг та таньж болох юм. Хэрвээ та компьютерийн тоглоом их тоглодог бол танд график карт маш чухал. Олон тооны хүмүүс RAM-ыг үүнтэй холбож ярьдагч нэмж хэлэхэд GTX-с GTS ашиглахыг зөвлөж байна. Одоо та бүхэндээ яг юу танилцуулах вэ гэхээр ноутбукийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг талаар та бүхэндээ багахан хэмжээний мэдээлэл өгөх гэсэн. За тэгэхээр хамгийн ихний ээлжинд та бүхний
ноутбукийг тээвэрлэхдээ хэрхэн тээвэрлэх вэ гэдэг талаар та бүхэнд бас зөвлөгөө өгөх гэсэн. Зөөврийнх гэсэн үг. За тэгэхээр ноутбукийг хүмүүс их хвчлэн ноутбукийг батарейг одоо жишээл энэ батарейг доош нь харуулж ерөнхийдөө цүнх рүүгээ хийдэг байгаа. Ингэж хийснээр таны ноутбукны батарей маань хамгийн түрүүнд гэмтэж эхэлдэг байгаа. Яаж гэмтгэхээр гэхээр одоо шилүү дөргилтэнд нөлөөцснээр батарей гэмтэнэ. За мөн түүжлэн та таны батарейг ерөнхийдөө очил яраа шийдчих шít. Тиймэрхүү хүмүүс бол их байдаг л дээ. Тэгэхээр батарейг бол хамгийн гол нь цүнхэндээ ирэхдээ та доош нь харуулж хийдэг байгаа. Тэгэхээр хамгийн түрүүний батарей чинь гэмтэх аюултай гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэс хойш ноутбукээ цүнхэндээ хийхдээ батарейг нь хамгийн гол нь дээш нь харуулж хийж явах хэрэгтэй байгаа юм шүү. Ингэснээр таны ноутбукны хамгийн амин зүрх болсон энэ хүү батарей маань удаан эдлгээтэй удаан хэрэглэх та боломжтой болж байна л гэсэн үг байгаа. Нэгт. За түүний дараа та бүхэнд дахин нэгэн зөвлөгөө өгөх гэсэн. Ноутбукийг хүмүүс хэрэглэхдээ энэ тэмдгүү тавиад хэрэгждэг байгаа. Жишээлбэл одоо гэртээ сууж байхдаа хевсэн дээрээ за тэгээ шалмалан дээр энэ тэмдгийг тавиад бүр сүйдээ хөлн дээрээ тавиад хийждэг тийм үү? Магадгүй нөө орон дээр хүнжил дээрээ тавьсан кино үзэх тохиолдол айгүй их гардаг тийм ээ. Кинонд хүртэл яг тийм хүү буруу үлгэр дөрөөр хүртэл гардаг. Тэгэхээр энэ бол хамгийн буруу зуршил юм аа. Хамгийн буруу зүйл юм. Ямар учиртай гэхээр таны ноутбук маань жижиг нэмгэн байдаг байгаа. Тэгэхээр энэ дотор маань айгүй олон үйлдвэрлэлийн систем маань айгүй олон системүүд бас ажиллаж явж байдаг. Тэгэхээр эдгээр системүүд нь бүгд халт өгдөг байгаа. Тийм үү залаа? Тэгэхээр эдгээр халт өгснөөр таны ноутбук маань ажиллах явцдаа жоохон удаашрдаг ч юм уу, гасдаг ч юм уу гэх мэтийн аюулууд бас илэрж өгдөг байгаа. Тэгэхээр та бүхэн доотлынхаа ноутбук маань ингэж гацаж өгдөг байгаа. Тэгж гацаж өгөхдөө хамгийн гол нь яагаад гасдаг вэ гэхээр доороосоо агаар аваад хажуу тийшээ тухайн агаарыг ерөнхийдөө шууд гаргаж өгдөг байгаа. Иймэрхүү байдлаар агаар сэлгэлтийг хийдэг учраас таны ноутбукны тавьж байгаа газар хамгийн чухал гэж ойлгож болохоор байгаа. Тэгэхээр та бүхэн ноутбукийг ер нь иймэрхүү хатуу материал дээр ч юм уу те ширээн дээр ч юм уу тиймэрхүү зүйлээр тавьж хэрэглэх нь хамгийн зөв зохистой зүйл хэрэглээ юм аа. Тэгэхгүй болохоор одоо жишээлбэл манай PC Mall дэлгүүрийн засварын төв дээр ноутбукны одоо жишээлбэл засварууд их ирдэг л дээ тэрэн дээр хамгийн гарч байгаа алдаанууд мэн гэх юм бол хүмүүсийн буруу хэрэглээнээс болоод ирсэн алдаанууд байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл ноутбукийг ингээд задлаад үзэнгүүт эндээс нь бүр ингээд тоос ингээд одоо эсгийн үйлдвэрлээд байгаа. Тийм баг эсгийн үйлдвэрлэж байгаа юм шиг тиймэрхүү хэмжээний маш тузаан хэмжээний тиймэрхүү өснүүдийн бөөгнөл ч юм уу те тиймэрхүү зүйлүүд гарч ирдэг байгаа. Эндээсээ болоод таны ноутбукны хэрэглээ илүү богинохон болдог ч юм уу те тиймэрхүү асуудал гардаг байгаа. Гэх жишээний бас иймэрхүү алдаанаас болж хүмүүс ноутбук нь илүү их хэвдэрдэг байгаа. Тэгэхээр түүний дараах бас дахин нэгэн зөвлөгөө өгөх гэсэн. Хүмүүс хэрэглэж байхдаа манай Монгол улс маань эрт тис уур амьсгалтай халуун хүүтэн халуунд хит хаална хүүтэнд хит хөрнө. Нэг хүмүүс машин дотор ноутбук ингээл хаждаг ч юм уу гэх мэтийн жишээнүүд аягүй байдаг л да. Тэгэхээр та бүхэн хүүхдийн нөхцөлд одоо жишээлбэл ноутбукийг гадуур ингээ авч явж байгаад гэртээ очиод хэсэг хугацааны дараа ноутбукээ та ажилуулах хэрэгтэй байгаа юм шүү. Тэгэхгүй бол одоо шууд ингээд хөдөө дээр нь асааж ажилуулах сан үүснэ тий чиг үүснэ доторх цахилгааны үед ямар нэгэн асуудал үүснэ гэх мэтийн асуудлууд гардаг учраас та хүүхдийн нөхцөлд орж ирчээд тодорхой хугацааны дараа нэг 2-3 цагийн дараа та ноутбукээ ажилуулах ёстой байгаа юм шүү. Их жишээ нь. Мөн халуунд ч гэсэн мөн ялгаагүй гадаа халуунд авч явж байгаад гэртээ оруулж ирээ та ажилуулах бас бас буруу. Тэгэхээр та бүхэн гэртээ оруулж ирээ бас нэг 2-3 цагийн дараа ноутбукээ бас ашиглах нь зүйтэй байгаа юм шүү. Ингэснээр таны ноутбукны хэрэглэх хугацаа маань илүү уртч та бүр 4, 5, 6 жил таны өөрийнхөө ноутбукийг илүү удаан хугацаагаар хэрэглэх боломжтой байгаа юм шүү. За тэгэхээр ноутбук буюу зөөврийн компьютерыг хэрхэн ашиглах болон хэрхэн сонгох талаар ашигтай зөвлөгөө авлаа. Харин одоо буруу хэрэглэнээс үүдээд эвдрэл гэмтэл гардаг. Яагаад буруу хэрэглэнээс үүдсэн бэ гэдгийг хэдүүлээ мэдэж авсан бол яг энэ эвдрэл гэмтэл гарсан үед яах ёстой вэ гэдэг зөвлөгөөг PC Mall-ийн мэргэжлийн засварын инженерээс би нэг жижигхэн зөвлөгөө авсан байгаа. Энтэй танилцаад хэлбэл яриад болцгоо. Үзэгчдээ зориулаа хоёулаа хамгийн түрүүнд хэрэглэгчийн дийлэнх одоо гаргадаг алдаанууд юу гэдэг юм бол тэр талаар. Алдаа гэхээр олон алдаа бий л дээ. Тэнтэс нийтлэг ирдэг алдаа нь гэвэл шингэн зүйл асах нь тий. Хоёрдугаарт нэг цэвэрлэгээ хийхгүй удах. Гуравдугаарт нь унжиг унгаадаг тий. Дөрөвтнөөс олж гэмтэх. Тиймгүй алдаа хийрдэг. За шингээ асгаж гэмтэх гэдгээр би хамгийн сүүлд бас тэгсэн юм аа. Яа ноутбукээ хэрэглэж байгаа. Дээр нь кофе асгангуудаа газ тэрэг арчингуудаа үсийн сэнсээр арчаад ингээд хатаад ерөөдөө болцсон юм. Ажиллаж байгаа юм. Тэр одоо хэр зөв арга хэмжээ байсан бэ? Яг нь анхан шатны бол болж байгаа. Бол нь хүмүүс бас асуугуудаа будаар уу хийж тийм нь өөр өөрсдийн нэг аргууд байдیں۔ Доош нь харуулаад зэнэгчээ салгана гэ. Уул нь зүгтэй. Яг тиймхүү
арга хэмжээ авсны дараа засвын төвдөд ирж заавал цэвэрлүүлэх хэрэгтэй. Тэгжиж бидний боордон дээр жижиг деталууд нь шатахгүй үлдэн гэсэн үг шүү дээ. Хэвийн ажиллагатай болно гэсэн. Юу хэрвээ шингээ хасгасан тохиолдолд хамгийн түрүүнд авах арга хэмжээг үзэгчдэд хэлээж. За мэдээж нэгдүгээр усаа арчиж цэнэгчээ салгана. Батарейг авах шаардлагатай. Савдаг тийм өндрөөс л унтраач нь. Унтраагаад батарейг аавна. Батарейг авч ээж нэг батарей байхаар гол нь яад гэхээр компьютер асаад бэлэн болцсонгүй. Энд чинь бүх тэжил ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр батарей байгаль тохиолдолд нэг шингийн морохоор хөгжрөөд мууддаг байхгүй. Ялангуяа нарийн уянгууд шууд одоо хөгжирснээр тасардаг байхгүй. За өсөл 7 юм уу 14 хоногийн дараагаас хүмүүс ирдгийн ус асгачаал. Тэнгүү нөөдөл найлуулж хөгжирсэн, зарим уян кабелд нь тасарсан. Тэгээд ажиллагаанд доголдод эцэг киборд нь таална ажиллагаа очсон. За нэг бол микрофон ч юм уу USB-г ажиллагааж орж идэг байхгүй. Тэгээд нөхдүүд яасан гэхээр асгачаад өөртөө нэг юм арга хэмжээ авчаал тэг уцаар асаачдаг байхгүй. Тэр нь болохоор буруу. Заавал бүрэн цэвэрлэгээ буюу шалгачиж цэвэрлсний дараа л асах гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ер нь бол шингэн зүйл асгасан тохиолдолд анхан шатны хатаалтыг хийчээд тэгээд заавал засварын төвд хандах нь хамгийн зөв шийдэл авах нэ гэж. Innovation буюу технологийн болонгоор бид та бүхэндээ ноутбук буюу зөөврийн компьютерийг хэрхэн зөв ашиглах таны болон одоо миний буруу хэрэглээс үүсээд ямар ч одоо гэмтлүүд үүсч болдог вэ? Тэрийг хэрхэн яаж засварлах вэ гэдэг талаар мэргэжлийн үний яриа хүргэлээ. Ингээд эфирт иргэн уулзъя. Та бүхэнд тавтаглагч Гүм Бадарх байлаа.